Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 10-ны өдөр Монголда сайхан амьдрий ээлжлээ эхэлж байна. Манай өнөөдрийн лайвын сэдэв болвол агуу их өвөг дээдс гэсэн юм сэдвээр ярина. Их чухал лайв. Энэ лайв маань одоо биднийг ирээдүйд одоо яах вэ гэдгийг л тодорхой ярих гэж байгаа. Тэнгэрийн цаг иржээ гэж одоо бол од ирэхс дэлхийн шин мандлын биохими эрчим Монгол нутагт буужээ. Энийг бол Лев Николаевич Гумилев Бассинаар шинж гэж тогтоосон шүү дээ. Бүр ингээд Хүннүүгийн эзэнт гүрэн, Төргийн эзэнт гүрэн, Их Монголын эзэнт гүрнүүд байгуулагддаг чинь дэлхийн шин мандалтай тэр эрчимтэй холбоотой байна гэдгийг тийм нээлт хийсэн тий Гумилев. Тэгээд тэр Гумилевээс ингээд уншин биз та бүхэн энэ талаар. Тэгэхээр яг тэр Бассинаар шинжүүлэл одоо бүрдээд байна гэж үзэж байгаамаа. Тэгэхээр энэ цаг үед ерөөсөө юу чухал вэ гэхлээр энэ цаг үед бол ерөөсөө л ориглон зүрхтэй хүмүүс хэрэгтэй. Уул ингээ гардаг. Ориглон зүрхтэй одоо хүмүүс байх юм бол нөгөө Хүннүүгийн, Төргийн, Монголын эзэнт гүрнүүд дахиад ийм бий болоход одоо шин мандлын тэр эрчмийн нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байгаа байхгүй бид нар. Энэ чиглэлийн судлаа хийдэг улсууд учраас тэгээ энэндээ бэлдээд бид бүхэн ажилласаар агаад энэ Чингис алтан валютыг бүтээлээ. Төлөөлөө удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ уулзж агаад ярьцсан байхгүй. Яг гэвэл энэ Чингисийн ингээд хөргийг тэртэргүй байгаа юмыг одоо бараг 9 сар ингээд алдчихлаа, хүлээлээ. Энэ талаар бол тэд нэр ингээд асууж байгаа байхгүй. Яагаад ингэ удаж байгаа юм? Тэртэргүй тэр Тайванаас олцсон зураг байж л байгаа шүү дээ. Тэрүүгээрээ тэгэл зоос хийчихэд юу нь болохгүй юм гэдэг. Тэгэхээр бид нар нөгөө нэг яг ингэ түүх судалдаг хүмүүсийн хувьд тэр маань биш байна гэдэг байгаа байхгүй. Тэр Чингис хаан гэдэг чинь бидний одоогийн ингээд хараад байгаа тэр зураг тэд нар бол биш юм аа. Эхлээд Чингис хаанаа олох хэрэгтэй байгаа бид нар. Чингис хаанаа олоо. Тэр агуу өвөг дээдсээ мэдсэний дараа эцэст нь өөрийгөө олно. Одоо нөгөө Чингис хаанаа олоогүй ээжээж бид өөрийгөө олно гэж юу ах вэ те? Тэгэхээр эхлээд бидний зорилго бол Чингис хаанаа бүтээх гээл 9 сар алдсан байхгүй юу? Чингис бүтээсэн ордны өмнө талбайн тэр Чингис хааны хүрл хөшөө те тэр бүтээсэн улсууд эдэртээ ингээл уулзаад бүтээх гээл оролдсон. Тэгээд явж яг уу яг тэр алтан Чингис бүтээлсэн ялангуяа тэр нүүр хэсэгт тэр мэлмийн нээсэн тэр зураач ламтай бид нар уулзаад яриад тэр хүн 14 хоногт ингээд хийгээд өчөө гэд гэрээ байгуулсан. Тэгээд гэрээ байгуулад тэгээд 14 хоногт бүтээсэн. Гэтэл тэр Чингис хаан нь бол нөгөө л байдгал Чингис хаан тий бурханлаг. Өөрийнх нь нөгөө бурханчлан хөр бадамтай хийжсэн бурханы зураг байдаг шүү дээ ерөнхийлөгчийн хойдолд. Яг л нэг тийм л байдгал Чингис хаан. Тэгээд тэр хүнээ ингээд шахсан, оролцсон за ингээд 9 сар гарсангүй. Хятадын ингээд явж 5 ийм тэтэмтэй хамгийн мундаг тэр зоосны компаниар бүтээлглээ. Явсаар байгаа тэнд чи ахаал бас нэг 5-6 сар хүлээж байгаа байхгүй юу? Тэгээд бас л чадсангүй. Тэгэхээр яагаад ингэж чадахгүй байгаа юм бэ гэхлээр бид нар яг нэг Чингис хаанаа эхлээд ярил л да. Ер нь Чингис хаан маань ер нь ямар хүн юм бэ те? За түүхэнд ер нь яг юу гэж тэмдэглэж үлдсэн. Ямар ч гэсэн тэр түүхийн их сурвалжууд бол Чингис хаан ямар хүн байсан бэ гэдгийг бол маш ингээд дэлгэрэнгүй ингээд байдаг. Тэр тусмаа та бүхэнд би нэг жишээ авъя л да. 300 жил оршин тогтносон сүн улсын их төшмөд 100 тэрэг одоо ингээд ачаата бэлэг дурсгал энэ тороогоо дурдан одоо юу гэдэг те. Тэгэл одоо үнэт чулуу одоо алт мөнгө эрдэнэс очсон одоо ингээд дайнаа зогсооё гэд ирж байгаа байхгүй юу.
Тэгээ одоо их сурвалжийн ингээ гаргая. Тэгээд ирээд Хо Мин Жо гэж энэ хүн тий. Та нар боддоо тэр их том гүрний 300 жилийн тэгтээ сүн гүрний төшмөд одоо Чингис хаан дээр ирж штэ нөгөө цэрэг дайрж гэн дайна зогсоёо найрамдлын гэрээ байгуулъя нөгөө нугалбар гэдэг. Нугалбараа ингээд өгөн гуутал царайг хараад зүрх одоо хэмхэрч гэж байгаа байхгүй юу? Бүхэл бие ундран хоёр чих шуу гэж байна тий. Тэгээд нүд харлан залгийг сонсч гарсангүй гэд. Тэгээд нөгөө толгоо дараад ингээд тийм дүр зөрөгтэй хүн байгаа байхгүй юу? Чингис хааныг бичиг үсэггүй гэж ярьдаг. Төөхөн их сурвалж дандаа тийм. Гэтэл Чингис хаан тэрий чинь ингээд энэний сандарж байгааг харахгүйгээр уншиж байгаа байхгүй юу тэр. Нөгөө нугалбар бичгийг одоо сүн улсын хааны нугалбар бичгийг уншиж штэ. Тэр бичиггүй хүн гэж байд юм уу? Тэгэхэд уншаад зогсож байгаад одоо ерөөсөө дайн дажингуул байхыг би хүсэж байгаа штэ тий. Тэр эртний уламжилт сүн улс алтан улсыг одоо би хамгаалж байгаа ерөөсөө ингэ байх ёстой. Тэднийг ингээд эзэлж болохгүй гэд. Тэд нар өөрсдөө л эргэлж дайрч довтлсноо дараа нь ингээд бадарж байгаа байхгүй юу? Тэр чинь нөгөө Бээжинг эзэлсэн байгаа тэр үе чинь. Тэгээд тэр ерөнхийдөө газар нутгаа тогтооцсон. Тэр нь бол нэгт сүн улс руу алтан улс руу ч дайраад байсан биш. Өөрсдөө л тэр Харьяаны улсуудаа алдсан. Нэг олон жижиг улс болсон. Тэрийг л эмхтгэж байгаа байхгүй Чингис хаан чинь. Тэгээд эртний уламжлалтын сүн улс алтан улстай зэрэгцсэн найрамдалд оршио гэж бодлого барьж гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр Чингис хаан чинь ингэж хэлж байгаа. За 100 тэр энэ тоорог дурдан зөөлөн одоо тэр даавуу маавуу тэр одоо алт мөнгө над хэрэггүй. Надад зүгээр инх тайван л хэрэгтэй гэж хэлж байгаа байхгүй юу? Зэрэгцэн орших. Тэгэхээр тэр хүн чинь тийм дайрж эзэлдэг тийм хүн биш байгаа үстэй. Тэгээ их инх тайван ч нэгдүгээрт ийм хүн байна тий. Хоёрдугаарт юу гэхээр тэр их зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Нөгөө хөрөг бүтээх гэж яриад нь шүү дээ. Мухлаа жанжин хамгийн сүүлд ингээд урагшаа явж байгаа юм да. Тэнтээс чинь бослог гаргаад янз бүр болоод байгаа байхгүй юу? Мухлаа жанжин бол би тийшээ явнаа. Мухлаа жанжиныг бол хин Чингис хаан хажуудаа байх сонирхолтой байгаа байхгүй юу? Хамт байх. Тэнгуут мухлаачин хойд нутаг маань л одоо тийм төлөв ийм сайхан элбэг хангалуун байх хэвээр. Өмнөд нутаг ашиг орлого их боловч одоо тэр аюул ихтэй гэж хэлж байгаа юм тий. Хойд нутаг маань орлого багтайж амар амгалан учраас энэ хойд нутагтаа бол хаан бол та эндээ байх ёстой. Бид бол урд нутаг дээр халуун ч гэсэн очиж ингэж тэднийг дарах ёстой гэдээ ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээд Мухлааг явж байхад араас нь үдэж гарахтаа Чингис хаан чинь нөгөө нүд нь ингээд нулимс бүрхэж байгаа байхгүй юу. Тийм зөөлөн сэтгэлтэй хүн байхгүй юу. Тэр хүн Чингис хаан байхдаа ингэж байгаа шүү дээ нөгөө зарлиг нь бүр зарлиг байгаа. За тэр эзэлсэн одоо тэр юу гэдэг суурьнгийнхаа иргэдийг алж болохгүй гэж байгаа байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр хот болгодыг бол шүү дээ ингэж шатааж те өмөөлж те одоо тийм янз бүрийн тийм байдал гаргаж болохгүй тийм цаазтай хэрүү тэгвэл зүгээр Монгол цэрэг очоод тэнд ингээд зүгээр нэг жирийн иргэнийг очиж алаад те одоо гэр орны шатаас нь дээрэмдсэн байх юм бол шууд цаазаар. Тэгэхээр инх тавныг юм тогтоодог хүний дүр бүтээх гэж шүү дээ бид нар маш ухаантай агуу хаан. Тэгээ сая хараад юм. Тэгээ тэр төшмөд чи ингээд гэрээгээ байгуулчаад буцахтаа уйлж байгаа шүү дээ. Ийм агуу эн чин тэнгэрийн хөө байсан биш тэгээ те. Дахин энэ Монголын хаанд уучраад царайн гэрэл биеийн эрхмийг үзээд гайхаж чочив гэж байгаа. Би их гоётой хүн байсан байна. Чингис хаан маань маш гоё биетэй. Дээр нь царайн ийм гэрэлтсэн те ухаантай зөөлөн тийм хүн байсан байгаа байхгүй юу. Тэнгуут бид нар ч одоо л Чингис хаан гэхлээр нэг тийм харгас юм шиг гадаадынхан ч тэгж эзлэгдсэн улсууд тийм л юм биш шүү дээ. Гэтэл энэ дөгшмөдийн бичээс бол тэ хамгийн үнэ хоомын чижүүгийн тэ эн чинь ижил төвсний дайсан шүү дээ. Ижил төвсний дайсан ирээд уулзаад тэгээ буцаад очоод тэр алтан нөгөө сүн улсын тэр жанжид болон хааныг бүгдийг ухуулж байгаа байхгүй юу? Үгүй дагаар ороод хотын хүмүүс шүү дээ. Та нар даг энэ тэнгэрийн хүү байна тий.
юу байлдах болохгүй шүү. Энэ бол ерөөсөө тийм гэгэн хүн байна. Тэнгэрийн хүн байна те. Ийм сайхан хүн байгаа учраас тэр хаана хүртэл ингээд хэлээд ой Монголдо ерөөсөө байлдаж болохгүй, дайсхинж болохгүй. Энд чи одоо тэнгэрийн одоо таалал байна шүү тэгээд те. Тэнгэр одоо шийдсэн юмд бид одоо тэнгэртэй дэрсэж болохгүй гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр ингээд тэр дайн байлдааны чинь ингээд зогсоогоо те. Ерөөсөө амар амгалан тогтоож байгаа байхгүй юу. Зөвхөн Чингис хаан байхад. Тэгвэл Чингис хаан загтаг байхгүй юу. За намайг ингээд амьд байхад та нар ийм гэрээ байгуулж аваа те. Тэгээ би гарын өсөг зураад зарлиг гаргацсан байхад миний үр хүүхдүүд те. Миний одоо тэ удам угсаа хэрв та нар зөө довтлвол энэ бичгийг байр. Тэгвэл тэд нар хизээч та нар руу одоо довтлохгүй гэв. Тэгээд ахтал тэр Алтан улсын хаан, Сүн улсын хаан хоёр биш үү? Тийм бичиг хийлгэж аваагүй. Тэгээд Чингис хаан өнгөрснөөс хойш тэгээ эзлэгдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө энийг бүхнийг яриад байгаа чи би нөгөө Чингис Алтан валютынхаа зургийг бүтээх гэж ийм дүр бүтээх хэрэгтэй байхгүй. Гэхдээ бид нар энэ дүрээ бол бүтээсэ тий. Гэхдээ бүр нэг санаанд хүртэл тулцсан цаашаа. Гэхдээ яг өөрсдийнхөө хэмжээнд ямар ч гэсэн тэр хятадын 5 тэтэмтэй хамгийн нэг номерийн тэр компани дизайнераас илүү тийм сайхан Чингис хааныхаа дүрийг бүтээчээд алтан валют дээр ингээ бэлэн болгосон. Энэ ийм их хугацаа авсан шүү гэдгийг би тэр төлөөлөө өдрөх зөвлөлийнхөндөө тайлбарлаж байхдаа та бүхэнд бас мэдээлэх нь зөв юм байна. Энэ нэг юм нэгэнтэй байгаа зургийг те ингээд байна гэд юунд нь ингэж цаг аваад байгаа гэж бодож иж магадгүй учраас би ялангуяа ховцын эзэмшигч нартаа энд ингэж их цаг орсон шүү. Эндээс одоо тэр гэрэл мэрэл байна уу? Бидний хэмжээ бол энэ багхгүй. Бидний нэг байж байгаа байдал. Нөгөө яг бодит байдлыг мэдэхгүй байгаа тийм. Би игэл хөө надад тэр тоороо дурдан алт мөнгө хэрэггүй. Надад зөвхөн инх тайвал хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Яг энийг бүтээлдсэн зураачаар бүтээлэх гэсэн яг нэг иймэрхүү л Чингис хаан бүтээгээд тэгээ болоогүй л дээ. Бид нар ч төлбөрөө төлөөд гэрээгээ хийгээд бараг 8-9 сар хүлээлээ шүү дээ. Гарахгүй байгаа юм чинь иймэрхүү юм гараад байгаа юм чинь. Гэхдээ энийг бол би ичтий. Ерөнхийдөө ч одоо ардаа тавьчаа суугаад байд. Гэхдээ музейд өгөх хэрэгтэй шүү дээ. Энэ юу алтан мөнгөнд чихрийн цаас уу гэлгаар. Гэхдээ одоо ийм Чингис тавьчаад ингээд ерөөсөө эн чинь бол ерөөсөө ер нь боломгүй асуудал шүү. Одоо ингээд өмнө байхдаа би нэг бурхан халдууны талаар зөндөө нэг өмнөх ерөнхийлөгчнөөсөө ярьж хагаад нэг коридортоо нэг бурхан халдуун тавьсан байсан шүү дээ. Одоо байгаа байлгүй бодвол тий. Бурхан халдуу уулын зураг. Би одоо 20 гаруй жилийн өмнө нэстэг тэргээр авсан бурхан халдууны зураг. Энэ хараа. Энэ бол хажууд нь байгаа үстэй тий. Ийм зураг одоо жишээ нь тавьчаад ерөнхийлөгч ингээд наан сууж ивэл бас гоё үстэй. Тэгээ одоо эний чинь тухайн үед ерөөсө хинч ойлгодгүй, тоодгүй байсан. Тэр тусмаа би чинь нөгөө барилдагдаад хоригдоод тэгээд нэг төр гарсан чинь нэг нэмэх хоёр гээд манай нэстэг тэргийн нисгч бол танд хүн учраас өмнө авч явжсэн учраас намайг дагуулж явсан. Солонгосооттой. Тэгсэн чинь ингээд энэний чи орой дээр гараад нөгөө хүүхэн солонгосын нэстэг тэргээр очсон. Өө тэгээд энд чи одоо хүүхөч ухад тоглоол тэ. Ийм байдалтай байсан шүү дээ. Тэгэхэд чинь би нэстэг ихтэй энэний доор энд л нэг уйлаа сууж байгаа шүү дээ. Үгүй ийм ч байх гэжтэй гээд. Уул нь энийг нээсэн хүн шүү дээ. Гэтэл одоо бол харин бас нэг хүндэтгдэг болсон юм шиг ба. Хамаагүй нэг хүмүүсийг ингэж явуулахаа байсан. Бүр тийм байдалтай байсан шүү дээ. Тэгээ ерөөс ингээ юмныхаа нэг үн цэнийг мэдэхгүй, тэ ойлгохгүй. Тэгээд тэр агуу хүмүүс гэдэг чинь шал өөр хэмжээний хүмүүс байхгүй юу? Тэр хүмүүсийг ойлгож яаж бид сайхан амьдрах талаар ярина шүү дээ. Тэ? Тэрнээс одоогийн байдлаар бол бид бол нэг ийм сонин Чингис хааны зургуудыг ингээд тавьчаад тэгээ одоо энэ сонин зургаа бол одоо ингээд нэг шүтцсэн, тэ? Гайхацсан. Нөгөөх нь ингээд баг гадны улсууд ирээд хараад баг ингээд гайхаад, тэ? Энэ одоо хаашаа чихрийн цаас гимтчээ зуугаад байгаа юм бол доо л гэж байгаа шүү дээ, тэ? Нэг хадлагч гоёл чимгэл алт мөнгө болсон юм. Тэгээд аюу гоё Чингис хаанаа ингээд энгийн сайхан байгаагаар нь, тэ? Ингээд тавьдсан бол өөр хэрэг, тий. Тэгээд одоо иймэрхүү юмнуудаас ихлээр засах хэрэгтэй л дээ. Энийг одоо музей тавих хэрэгтэй, тий.
юу гэж одоо тэр гадна дотныхны авцарчаал ингээд тий цэргийн анд ерөнхийлөгчөө та бас бодороо би бол уулзыг өсөл тавиад энэ бүхнийг ингээд ярих гэхлээр чи өөрөө бас уулзахгүй шүү дээ. Тэгээ одоо ингэж л хэлэхээс өөр яах. Ер нь нэг иймэрхүү зургууд бол шүтээд иймэрхүү хэмжээнд байгаад бол явахгүй. Сүүлийн нэг 300 га жил ингээд програмчлсан байгаа байхгүй. Жижигхэн шүү та нар гэдэг. Өөр ингээд манжаас ахуулаад Орос тэгээд дараа нь зах зээл гээд Америк та нар бол ерөөсөө жижигхэн амтд гээд ингээд програм суулгацсан. Тэгээд тэрийгээ бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Бид ч одоо жижигхэн хүмүүстэй одоо ингээд нэг сарай алдаал ингээд нэг юм байжлахаас гэдэг гуйгаал чаддаг л гуй. Тэгээд өр тавь. Өр нь өсөөл. Тэгээ сайн ажиллаад байл гэдэг. Өрөлд өсөж байгаа бол ерөөсөө сайн ажиллаж байгаа биш шүү тий. Тэгэхээр одоо бол ингээд сэрэх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Одоо бидний сэрэх хэмжээний алтан валют юм аа бидний. Алтан валют маань биднийг ингээд дэлхийд аваачна. Оросын холбооны улсын 300 хэдэн тэрбум долларыг энэ Америк, Европын банкуд ингээд байрлуулсан чинь дээрвчиж штэ. Шууд өгөхгүй штэ тий. Тэгээд дайн суутгана гэдэг. Мөн Ираныхыг, Афганистаныг ингээд дандаа ингээд мөнгө алдчихж байгаа байхгүй тавиад. Бидний Чингис алтан валют гаргахлаар чи эднээс чинь биш үү? Тэгэж энэ тэнд тавихгүй ч үү? Манай Чингис алтан валютыг төв банкнд хадгалах байхгүй юу? Цаад тэр алтан валютын утга учир нь хамгийн цаад утга нь энд байгаад байгаа. Бид нар чи өөрсдөө нөгөө банкны тэр тусмаа энэ дээр чи яг энэ чиглэлийн эрдэмтэн мэрэгжилтэнгүүд байгаа учраас бид нар ингээ мэдээд байгаа байхгүй. За бид нар биш яг энэ цаг үед энийг бүтээж чадах юм бол энэ дэлхийг ч одоо ингээд загчиж болох тийм зэвсэг биш юм чинь тий. Айгүй хүчтэй зэвсэг байхгүй энэ. Чингис алтан валют чинь. Бидний энэ валют бол зүгээр л 2 жил гэж яриад байгаа шүү дээ. За 2 жилийн дотор бид нар ингээд хийчихье. Тэрнээс бол одоо бид нар 1000 уурхаа ухаад тий одоо юу яад нэг мондөг янз бүрийн юм яриад тий одоо зис алт газрын ховор яриач олигтой юм болохгүй зүгээр 2 жилийн дотор бид энийг л төгс хийж чадах юм бол нийлээд тий хүчээ нэгтгээд ингэчих юм бол болно гэж хэлж байгаа. Мухлаа чинь бол их гоё хүн байсан байгаа. Сүн улсын одоо тэр нөгөө их түшмэд Мухлааг хараад бас гайхаж байгаа байхгүй юу? 9 дохоо өндөр бий. Энэ ч арай хэтрүүлсэн тийм ээ. Бараг 4 метрийн гэж шүү дээ. Тэр өөртөө нэг сүн улсаа чинь хятадын өмнө зүгийнхэн ч их намхан шүү дээ. Тэгэл тэднэрт тэгж харагдсан байл бүр амар. Тэгээд ийм өндөр 5 одоо махбодын тий уудам чээж одоо ингээд асар том чээжтэй байсан шүү дээ. Мухлаа. Асар өндөр том биетэй их том чээжтэй. Тэгээ улаан нарны их чанжир. Тэгээд гигийн одны сүрт нүд гэдэг. Нүд их гоё нүдтэй хүн байсан. Царай ер нь Мухлаа түүхэн дээр тэгдэг шүү дээ. Маш гоё царайтай хүн байсан. Дууны өнгө нь одоо тий жүн тэнгэр мэт юм хөнгөнсөн дуутай оргил хоолойтой хүн байсан биз дээ. Оргил. Тэгсэн чинь алах гიშг нь Барс Ирвис Смит гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм агуу өвөг дээдс чинь одоо тэнд ингээд дарж байсан биз дээ. Тэр том олон сая хүнтэй гүрнүүдий чинь тий ингээ хараал сүрчиж шүү дээ. Тэр сүн улсын хааны хажууд байгаа хамгийн том төшмөд ингээл хараал энэ гэдэг жанжин ийм ямар сүрлэг амар гоё дээр нь хаан бүр ингээ хараал шинж шунгнаал нүдэн бүрлзээ өвчиж шүү дээ. Ийм мондог агуу өвөг дээдстэй байсан биз дээ бид нар. Чингис хаан биднийг аврах шүү. Өөр хинч биш. Энэ Чингис хаан одоо ингээд аврах гад одоо тэнгэрээс ирчээд дээ шүү дээ. Бууж. Одоо алтан Чингис валют болоод биднийг бол одоо ахаад ингээд босох гэдэг шүү дээ. Сэрэх гэдэг. Тэгээ бид нар ингээд сэрж өгөхгүй шүү дээ. Тэ хоорондоо хэрэлдээл зодтолтол албан тушаал булаацалтал ингээл нэг тэ иймэрхүү байдалтай байгаад байгаа. Илүү ч уссаа болвол одоо илүү амбаяаны удам. Бидний удам яасан гэхлээр шүү дээ. За Хятад гөрөн дараа нь Ля улс тэгээд дараа нь Алтан улс Монгол улсын дандаа дөшмөдүүд байгаа тий дөшмөд одоо төрийн тэгэхээр төрөлт ёсны уламжил гэдэг чинь ийм нэг угсаагаар зөвхөн бидний ингээл Хятадаас дурдтал ийм биш төрөлт ёс чинь ингэж явдаг шүү дээ. Чингис хаан чинь Бээжинг эзэлж аваад
жирийн иргэдийг айгүй ингээд асарж байгаа байхгүй юу. Тэгээд Чингис хаан бол үгүй чиний танаа тэр Ля улсыг чинь дарсан энэ алтан улсыг би дарлаа шүү дээ. Одоо чи баяртай байна гэсэн чи өгөө гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ алтан улсад чинь миний өвгөөс ахуулаад төчмөд байсан. Би энэ улсын төчмөд ээ. Би ерөөсөө тэр хаанда болол үнэнчээ тий. Тэгэхдээ та одоо ингээд энэ ард түмэнд ийм сайхан хандж байгаас би ч гэсэн танд одоо үнэнчээр зүтгэхэд бэлэн байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхдээ энэ хүн чинь Монгол хүн шүү дээ. Кедан гэдэг чинь шүү дээ. Нутгалж байсан нутг нь одоо Кеданы булч энэ юунд байгаа шүү дээ. Одоо ингээл энэ хар хорой авч байгаа, туулын бургас тий. Ингээл энэ Улаанбаатар, Хэнти гэл байдаг шүү дээ. Энд байсан л хүмүүс монголчууд. Тэрний удам багхгүй юу. Тэгэхээр одоо тэнд нэг хятад гээл ярьдаг шүү дээ. Нэг хятад ингээд зөвлөхөр авцсан гэдэг. Өгөө байхгүй юм чинь яг л нөгөө Монголын нэг аймаг байсан. Тэгэл урагшаа ингээд очоод тэгээ ноёлоод тэр Кедан гүрэн гэд болоод явчихсан шүү дээ. Тэгээ сүүлдээ тэр чинь Ля болоод тэгээд дараа нь Алтан болоод тэгээд дараа нь Монгол болж шүү дээ. Ийм хэдэн үеэрээ энэ олон том улсын төшөө болж шүү дээ. Одоо төрийн зөвлөх, төрийн уламжилт чанар гэдэг чинь энэ багхгүй юу? Одоо ингээд Чингис хаан ингээд Бээжинг эзэлж авчаад тэндээс энэ хүнийг авч шít хажуудаа. Энэ чинь бүр эртний Кеданы угсаатай ийм одоо алтан улсын төрийн төчмөд хүн байна төр барилцж байгаа. Тэгэхээр энэ хүн бидэнд хэрэгтэй. Энэ хүн энэ алтан улсын нутгийг сайн мэдэх юм байна Ингээд одоо төртиос бүх юм ингээд ингэж авч явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол бас л нэгэн Монгол ийм түүхэн маш чухал хүн байгаа. Их боловсралтай, эрдэм мэдлэгтэй. За энэ Елүүч уцаа авд юм байна. За дараа нь болохоор за зэвийн талаар нэг юм ярив. Одоо ингэж байна шүү дээ. Тэр үеийн дайнд юу болж ирсэн бэ гэхээр та бүхэнд нэг юм зэвээр жишээ авъя л да. Их цэрэг ингээ хоёр тал зогсож байгаа. За нөгөө талд нь Алтан улсын их цэрэг, энэ талд нь Монголын зэв жанжин. Нөгөө талд нь нөгөө Алтан улсын жанжин. Нөгөө ирүүлгээд нөгөө тулаан гардаг ш жанжит нь эхлээд тулдаг. Зэв жанжин энэ Монгол талаас очиж шүү дээ. Очоод Алтан улсын жанжинтай тулж яхахыг хоёр талаас зогссон морин цэрэг хараа зогсож шүү дээ. Тэнгуутал жив жанжин нөгөө Алтан улсын жанжиныг тас авчаа унгаж байгаа байхгүй мориноос. Ерөөсөө тэр Алтан улсын их цэрэг бол дөрөв тийшээ цугтж байгаа байхгүй. Жив жанжин тас цоглоо дайрлаа. Гэтэл Монгол цэрэг ураагаал дайрлаа. Алтан улсын их цэрэг дөрөв хуваагдаад дөрөв тийшээ цугтаад тэгэхэд хядуулж байгаа байхгүй. Цугтж байгаа зэрэг. Ерөөсөө тэр үеийн дайн тэгж болж байсан. Тэгэхээр тэр асар том олон мянган хүний тэр фронттэй тэгээ тэр хоёр жанжинаар шийдчихэж байгаа байхгүй. Тэр үеийн цэрэг айрам яг тэр удирдагчтай маш их шүтэж тэрийг бол Тэнгэрийн бурхны илгээлт гэж хардаг жанжин дийлж байгаа бол Монгол бол магадгүй зэв жанжин ялагдсан бол монголчууд зогтохгүй л өчөөг нь авнаа гэж дайрна. Нөгөө хятад энэ чи тийм байгаа байхгүй. Бусад улсууд нөгөө ингээ бурханчлцсан. Тэр жанжинаа алдвал тэгэл дуусаа. Тэр яг хөө Чингис хаан нас барсан, Мухлаа нас барсан тэд нар нэг л шалтгаан байгаа. Яг тэгвэл их халуун газар руу халуун дайраад орчиж байгаа байхгүй. Тэгээд Чингис хаан чинь нэг ингээд дайраад орчвол буцаадгүй. Нөгөө тангууд чинь бүр ингээд эцсийн нарна гэд. Тэгээд тий чинь ерөөсөө тэр халуунд за таа өхөнч үдсэн биз дээ. Би л дав ингээд тэр хятадын өмнөх тэсгэр чинь бүр ингээд нэг хонхож хэцүү гэдэг байхгүй. Тэгээд тэр халуун дасцсан усууд чинь ингээд ерөөсөө байгаад идэг. Зөв зүгээр дандаа манай хаадын өхөл бол ерөнхийдөө тэр халуун баахад тэр ингээд дайраад жордог л хамгийн буруу байхгүй юу? Сэрүү оруулж дайрахгүй тэгэл дисэлгүй дайраад орчдөг. Тэгэл нөгөө тэр халууныг дийлэхгүй тэгээд өнгөрдөг. Чингис хаан ч гэсэн яг л тэгсэн байлээ. Тэрнээс бол нэг морь зөрнөөс унаад сүйдүүлсэн юм. Яг тэр их түүхийн их сурвалж дээр байхгүй лээ. Махатма Ганди хэлсэн үг гэдэг шүү дээ. Эхлээд тэд чамааг үл тооно гэж тэгээд дараа нь чамааг шоолно, дараа нь чамтай тэмцэн, тэгээд эцэст нь чи ялнаа гэж. Энэ их гоё үг байгаас ийм явдал бол болдог. Одоо саяхан манай нэг ийм ганц зэрэг багш
эрдэмтэн байгаа. Манай маш олон талын мэдлэгтэй. Энэ хүний нөгөө электроникийн үндсүүд гэдэг нэг номыг та бүхэн танилцуулж ирсэн тий. Тэгээд тэрэн шиг тэр номыг ингээд нэг их сургуулийн багш нар шүүмжилсэн байна л да. Энэ одоо ингээд ямар ч мэрэгжлийн биш байж тий. Инглээ гэдэг. Тэр чинь мэрэгжлийн багш байгаа шүү дээ мэдээж. Бас л нэг дээд сургуулийн багш хамтлаг хийж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө үгийн нөгөө ийм юу гаргалаа гэдэг байхгүй юу? Нөгөө үгийг одоо ингээд буруу орчуулж байна гэдэг. Тэгэхээр энэ бол эмзэглэх асуудал биш л дээ. Энэ чинь ер нь тэгдэг тий. Одоо би өөр дээрээ жишээ авъя л да. Би чи одоо ингээд анх нөгөө ингээд түүх яриад тий ингээд тий археологи яриад ингийн гутал намайг чи одоо бүр энэ нэг банкны эзэн солиотой амтан одоо мэрэгжлийн биш байж одоо нэг түүх археологи яриад одоо ингээд тэнхтэй байх ингээд академич шуугч хэлсэн шүү дээ. Тэр академич төрийн сойрхолт гавьяатууд тэр томчулчин. Тэгээд яг би ч өөрөөхөө тэгэл тэр ер нь бүтээл шүү дээ. Тэрний чинь ганц шийдэг юм бүтээл байхгүй. Тэгээд зөрөөл зүтгэсээр агаал тэр энэ малтлах хийсэн. Үнэхээр энийг үүссэн. За ингээд их сургуулийн нэр дээр Бацаахан багштайгаа очиод ингээд эхлээ Бацаахан багшаа явуулсан. Тэгвэл Бацаахан багш энд очичоод энэ одоос хэдэн 20 жил ухаач барахгүй мэн ингээд доор уцсан нэг жижиг бус сухаж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин манай тэр улсууд чинь ямар хүмүүс вэ гэхлээр би түрүүчээ хэлсэн шүү дээ. Нөгөө жижиг гэдэг ийм програмчлагдсан хүмүүс байхгүй. Манай том эрдэмтэд академич тэр хүмүүс чинь тэгэл ийм жижиг бус ухаад байна. Яг тэрүүгээр нэг Бацаахан багш маань бүтэхгүй гэ доор очиод жижигхэн бус ухсан сууж байгаа байхгүй. Тэгээд эргүүлж ирээл техник авчраад ийм том нээлт хийж штэ. Тэгэл энэ бүтээлээрээ би ингээд тэдний таг дарж байгаа байхгүй юу. Тийм учраас би тухайн үеийн те одоо түүх археологийн бурхадыг дартсан, дийлцсэн учраас одоо үеийнхэнтэй би юм ярьдаггүй байхгүй юу. Ерөөсөө яриад байх чинь баггүй. Та нар нэг юм араа ингэдэг байхгүй. Өөрсдөө нэг академич төрийн сорилт гавьяат ингэчихэд энэ Сүхбаатарын булш, энэ Чингис хааны булш ингээд дээр нь гараа зогссон. Энэ бол одоо тий хинтид очсон тий айлын бүхийн булш шиг. Сони юм яриад. Тэгээ энийг чинь би уул болд юм аа гэж ингэж харуулж байгаа байхгүй юу. Тухайн үед Цэвэн Доржгээд академи нөгөө хүрээлэнгийн академич тэр хүн чинь л одоо телевизээрч намайг ярьж илээ шүү. Монголын олон нийтийн телевизээр тэр нэг өөр нэг юу ч мэдэхгүй тэнийг юм одоо ингээл тэр уулыг заагаад булш бунхан гэдэг байгаа юм да гэл тэ энэ одоо ийм нэг одоо нэг мөнгөтэй энэ улсууд бол одоо нэг мөнгөтэй болчихлоор бүх юмыг чаддаг болчдөг гэл ингээл яриад байдаг гэсэн. Тэгэл Баяр гавьяат археологч байна тэ тэр хүн дараа нь харин уучлалт болсон бид нар бүр ингээ битсэн өөрөө сон дээр. За үнэхээр энэ бол агуу нээлт байна. Цаашдын та бүхний одоо энэ судалгааны ажилд амжилт хүсье тий гэдэг ингээд над дээр бүр уучлаараа даваа. Жишээ нь бид нар энэ нууц товчоог тий энэ бол хятад хэлээр бичсэн байна гэж хэлсэн шүү дээ би. Эндээс би хоёр юм хэлдэг байгаа. За энэ бол хятад хэлээр бичигдсэн байна шүү. Хоёрдугаарт энэний баг нас Чингис хааны баг нас бол илүү амбагяаны баг нас байна шүү. Энэ илүү чуцаа гэдэг төрөвчний нөхөр байна шүү дээ. Тэр нөхөр өвөг эцгийн хаан баг насыг тууцсан байх шүү энэ дээр гэж тэрийг хэлэхийн тулд бид нар ч нөгөө ингээд 15 бат галиг хийж штеп. Галиг Монголын ингээд энэ чинь ингээд үгээр нь галиглаж байгаа байхгүй 15 батыг бичээд за энэ бол нөгөө эртний уламжлалт хүннүү угсаатай тэр монгол хэл биш байна тий. Тэр эргүүн гүний орхны хөндийн хэл биш байна. Энэ бол хятад хэл байна шүү л гэж хэлж байгаа. Энэ галиглцсан усоо ч мэдэн шүү дээ. Нэг үгийг хэд галиглж штэ. Тэгээд за энэ бол нөгөө бидний одоо яриад байгаа халах аялга биш байна. Яг тэр халах аялга чинь нөгөө хөшөөн дээр байна. Тэ? Гэтэл хөшөөн дээр халах аялагтай 1300 жилийн өмнө халах аялагтай байсан нэг 500 жилийн дараа ч юм ингээд ахаад ийм хятад аялагтай болчихно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг хятад аялагаар бичсэн байна гэд. Ингэж нөгөө үгийг ингэж судалж байгаа хүн шүү дээ тэр хүн чинь. Тэгээ энэ араа техникийн эрчим хүчний нэр томьёоны тайлбар тойл
зөвхөн Орос Монгол англи дээр ингэж хийж байгаа байхгүй юу? Энэ техникийн хэллэгийг. Тэгээд энийг ч нөгөө яриад энийг шүү дээ. Энэ монгол хэлэнд ингэж буулгах нь зөв юм байна гэж байгаа байхгүй юу? Бид нэр ингээ буруу хэрэглээд байна, тий? Үгийн үндсийг шүү дээ. Энэ ингэж монгол хэлээр хэлвэл тохиромжтой юм байна гэд тэр номонд ч голцоо тийм орчуулга орчоод байгаа байхгүй юу? Засах гэдэг шүү дээ. Одоо та нар би археолог дээр заслаа шүү дээ та нарыг, тий? Та нар чинь биш үү тэр нэг жижигхэн болж ингээд ухчаад Чингис Мингис гэж яриад байна. Энэ чинь их өөр юм шүү гэд. Тэрэн шиг ийм засвар хийж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгсний үгийг л одоо их өөлж энэ бол одоо хөхөрлөдөж байгаа юм байна л да. Энийг л хөхөрсөл юм байна. Тэр чинь манай ганцаар өгч чинь тийм юм сонсоогүй учраас жоо имзэглээд байх шиг байгаа. Жоо ороогаад би чинь өөрөө намайг чи бүхэл бүтэн академийн тэр томчул ингээд том академич эрдэмтэн профессорууд галзуугаар дуудаад хөхөрлөдөөд шоолоод бүргээд олон төмний өмнө хэвлэл мэдээлэлээр ингэүүлчихсэн хүн шүү дээ. Тэгэл дараа нь яах юм нам шүү дээ. Яг Нямбатар дарга нэг жигтэйг хэлмгээ яснаа нэг сая нэг сэтгүүл чичээ гэсэн чинь таг болцсон шүү дээ. Тэр шиг биш үү? Таг болцсон шүү дээ бүр. Яста ган хийх одоо би ингээд түүхийн талаар, археологийн талаар юу ч хэлж исэн энэ Монгол улсын энэ түүх археологийн эрдэмтэд над руу ган хийдгүй шүү дээ. Яагаад гэвэл бурхадын дартсан. Тэгэл болоо тэр шиг бууж өгдөг л байхгүй юу? Бодит бүтээл дээр нэг иймэрхүү юм бас болсон. Энэ удаагийн лайв маань хэлж штэ. Одоо ингээд агуу их Чингис хаан биднийг аврах гэж байна. Тэгээд намайг бол Чингис хааны улаач гэдэг үзэж болно. Би ч одоо нэг бурхан шүтлэгнээс их жоох алсан л дээ. Тэгтээ ингээ буухад чинь нэг улаач гэдэг нэг хүн байдаг штэ. Би бол нэг тиймэрхүү л гэж өөрийгөө одоо хэлдэг юм уу? Ямар ч гэсэн тийм өвдөл байгаа. Ягаад гэвэл намайг агуу тэр хэлдэг Эрдэнэсэн Бямбаяуга хөдөөгийн перлога бүтээсэн байхгүй юу? Тэр тэдний одоо тэр та нарын бурхадын бурхан бүтээсэн учраас би бол одоо ингээд дураараа яриад нь шүү дээ. Тэгээд ийм тавилан байна надад. Тэгэхээр Чингис хаан нэмээд хэлчихэд 66 наснда өөд болсон шүү дээ. Тэгвэл би 66 та нэг сар гарганы дараа 67 хүрлээ. Тэгэхээр би дотроо бол Чингис хааныхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ. Яг өнгөрсөн цагаас нь хойш амьсгаа хураатлаа Чингис хааныхаа агуу үйл хэргийг ингээ явуулах гэж шүү дээ. Тийм учраас би энэ алтан Чингис маш чухал ба хувьцаа эзэмшигт бол хангалттай мөнгө. Одоо бид нар тэр хийх юма хийцэн Монголын компаниуд та нарын мөнгийг би 30% өсгөж өгч чадна. Жилийн 30% хувьтай өсгөж өгнө. Манай хувьцаа эзэмшигтийг бол 35 дахин гэж байгаа шүү дээ. Бид бол манай Архимед Эйлэн компанийн бол та нарын ямар ч мөнгө байсан шингэн тэгтээ 30% өсгөж өгч чадсан шүү. Тэгтээ бид нар бол дэлхийн зах зээл дээр ноёлохын төлөө явна шүү дээ. Одоо эхлээд Монголынхаа зах зээлд байр суурь олно. Энийг богино хугацаанд дамжуулна. Тэгээд дараа нь дэлхийн зах зээл дээр одоо ингээд ноёлно. Одоо тэртээ тэргүй энэ цагийн байдлаа үнэлэхэд яг тохироо бүрдээд байгаа. Тийм үстэй. Та нар харалт одоо ингэ Иран тэр Америк юу болж байна дан улмал хэцүү болж штэ. Энэ бүхний чинь цаана бид амжилт гаргахын боломж нэгдээд байгаа байхгүй юу? Тэр зам бэлэн болж байна. За ингээд хүчрэг Монголыг хамтдаа үтээ. Энийг би банктаа байхдаа энэ үрээд хэлсэн.